За яг газрын албатай холбоотой сүүлийн хэдэн жилүүд бол манай газрын албаны нэр хүнд их өөрчлөгдөж байна, өсөн дэвжиж байна гэж ингэж ойлгож байна. Газар олгодог байсан гэдэг нэр зүүдэг байсан бол өнөөдөр газрын албаныхан газар чөлөөлдөг болж байна. Маш олон нэгж талбаруудыг чөлөөлж үзүүллээ. За өнгөрсөн жил 2206 нэгж талбарыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй 14 дугаар хороонд амжилттай чөлөөллөө. Тэдгээр залуучууд бол баяр хүрэх ёстой гэж ингэж боддтой. За үргэлжлүүлээд эх жил манай 14 дугаар хороон дээр газар чөлөөлтийг нэлээд сайн явуулна гэж хотын дарга маань бас хэлсэн. Тэрэн дээр манай иргэдэх баяртай байгаа. Бид нэр 14 дугаар хорооны иргэдтэй өнгөрсөн амралтын өдөр очиж уулзсан. Тэгээд тэд нар бол маш их хүлээлттэй, яг чөлөөлнө үстэй бид бол бэлэн байгаа шүү. Яг ингээд одоо үжил санаагаа нэгтгээд бөөндөө уулзалтаа хийгээд ингээд эсэргүүцэх хүн бол байхгүй, маш том жишг болсон. Тэгээд энийг бид бол маш таатай хүлээж авч байгаа гэдгийг бас бид бүхнээр дамжуулж ингэж хэлж илээ. За би дараагийн дугаарт нэг юм хэлэх гээд байгаа. Энэ бүтээн байгуулагч бизнес эрхлэгчдтэй нэлээд хамтран ажиллаж байна. Тэгээд энэ газар олголтуудыг нэг нээлттэй ер нь хизээх сүүлийн хэдэн жил хэн яаж олгосныг нэг болж үл нээлттэй тавьж болдог бол нэг нээлттэй тавьмаар юм шиг санагдсан. За одоо энэ одоо биржээр авсан, энэ ингэж олгогдсон гэдэг ч юм уу. За олгогдсны дараа бол манай ганц нэг төлөөлөгч ч юм уу энэ төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нэг хоёр иргэн гомдол гаргачаар бид нэг шууд цуцлах гээд ингээд төрийн захиргааны хүн шийдвэрүүд гаргах гэдэг шиг санагдаад байд. Нөгөө талаасаа бол нөгөө бизнес эрхлэгч компаниуд хөрөнгө оруулалт татах гээд юм хийх гээд зарим нэг нь газар шороогоо ухчихсан ингээд хамаг байдгаа зориулчихсан үр зээлтэй тийм хүндрэлтэй бэрхшээлтэй талууд их байдаг. Түүн дээр нь төрийн захиргааны газрууд бол шууд ганц нэг хүний үзмжээр нэг гомдсон хүний үзмжээр шийдвэр гаргаж өрөөсөө болохгүй. Манай төлөөлөгч нар ч гэсэн нэг хоёр хүн иргэн яриад нөгөөдөл нь за одоо манай дээр ийм асуудлууд байна. Ингэж тэгж ингэнгүүтэл тэрийн телевиз радиогоор зарлал энийг цуцал ингэдэг гэл энэ бот байгуулалт газрын албаа зовоодгоо болох хэрэгтэй. Энэ бизнес эрхлэгчдийн нуруунд дээр чинь цалин мөнгө, хүмүүсийн хөдөлмөр, амжиргаа, амьдрал явдаг гэдгийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Анх яаж олгогдсны сайн судалж иж цуцлах шийдвэр дээр шууд цуцлаачаа гэдэг үгийг амнаасаа гаргаж явах хэрэгтэй. Үнэхээр нийтийн эрх ашиг зөрчөөд олон хүмүүсийн одоо асуудлуудыг хөндөд тэр нийгмийн асуудлуудыг хөндөж байгаа бол түүнийг цуцлно гэхээс юуг шууд бид нар энд орж ирэл тэр надад таалагдахгүй байна. Тэр манай хоёр иргэн таалагдахгүй байна гэдэг байдлаар хандах юм бол бизнес эрхлэгчтэй бид нар баймилж эрхлэх юм бол энэ маш буруу үйлдэл гэж ингэж үзэж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс барилга байшин барьж байгаа хүмүүс нэг л зүйл хэлж байгаа шүү дээ. Ерөөсө барилга барих их амархан байна. Зээл уйл авж гин хөрөнгө мөнгө усгаж гин. Бидэрт нэг л хүндрэлтэй асуудал байна. Төртөө ойлголцох асуудал байна гэж. Дунд шатанд хүнд суртал үнэхээр байгаа. Байгаагүй бол байгаа. Би энэ хот байгуулалтын газрыг 7 хоногийн дотор хариу өгдөг болоосоо гэж ингэж хүсэж байгаа. Үнэхээр скиз нь батлагдахгүй юм бол дүрм журм болохгүй бол болохгүй гэдэг хариулт өгдөг баймаар байна. Сар аваачаал ширээн дээрээ дарчаад байна. Бодд үнэн. Маш олон байгууллагууд хандж байгаа. Газрын алба мөн адил. Ерөөсөө хариугийн л тогтмол өгдөг болчих. Тийм бол тийм, үгүй бол үгүй шалтгаан нэм. Хэрвээ тийм болгохын тулд та нар энэ алдаа дутагдлаа засаа дээр эсвэл үнэхээр болохгүй байна гэдэг. Тэгэхгүй ингээ битүү байгаад тахаар нөгөөдөл танил талаа хайж эхэлнэ. За тэр даргаыг таньдаг хүн хэн байна? Ингээд тойр сургалж эхэлнэ. Ингээл эргэн тойрны хүмүүсийн судална, хамаатан садны судална, дарга зэрэгнэр рүү холбогдох гэж үзнэ, их хурлын гишүүдтэй холбогдох гэж оролдоно, төлөөлөгч нартай ярилцсан. Ингээл энэ үндсэндээ яриа хөрөөний асуудал болж ийм утгагүй байдал үүсэх магадлал өндөр юм байна л. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хариу өгдөг хугацаа намтай болохыг хотын дарга чиглэл болгож хэлж өгөөсэй л гэж ингэж би хот байгуулалтын газар дээр бол ингэж хүсдэг. Хурал нь тодорхой цагтаа болдог болчлоо. Одоо хариугийн тодорхой үгүй. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өгчөөд эскизийг өгөхгүй батлахгүй байгаад л гайхаж. Үнэхээр боломжгүй бол тэрийг л шударгаар хилдэг болъё. Норм дүрмээ ягштал барьдаг болъё. Хууль зөрчихгүй хэн нэгэн дарга цэрэг хэлсэн ч гэсэн зарчимтай ажиллаж бол манайхан чаддаг шин. Цаг хугацааны нэг ийм хайчин дунд яваад тахаар хүн суртал үүсдэг юм болов гэсэн ийм бодолтой байдаг. Газрын алба, газрын бирж
газраас олох, ашиг орлого гэдэг ингээд бүх талаараа маш нээлттэй, маш ойлгомжтой болж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд миний хувьд ч гэсэн саналаа өгсөн. Яг сайхан ингээд хэрэгжээд явж байна. Тэгээ эх жил бас газрын алба нэлээд ачаалттай ажиллах байх гэж ингэж бодож байна. Гэр орооллын иргэд ерөөсөө л хотын дарагч бас хэлж ирсэн, судалгаа ярьж ирсэн. Хамгийн хүсэж байгаа юм бол хашаандаа сайхан амьдрий гэж цөөн хэдүүн л ярьж байгаа. Тэр бол тусдаа бүс байж болох байх. Хаус оролттой тэр хашаандаа амьдрэх хүмүүсийн. Ерөөсөө л гэр орооллын иргэдээр бид нар гэр орооллоо сонгогдсон төлөөлөгчд очиод тогтмол уулзалт хийхэд ерөөсөө л бүгд газар чөлөөлтийг л ярьж байна. Газраа чөлөөлмөр байна, амьдралын орчноо сайжруулмаар байна. Халуун дулаан уур амьсгалтай амьдрмаар байна. Алийн болгоод байна, нохой шугамд хөвдөж ингэж амьдрах бай гэж. Тэгэхээр газар чөлөөлтийг үргэлжлүүлэн амжилттай энэ том жишг тогтоочлоо. Тэг үүнийгээ сайн хэрэгжүүлээсэй гэж ингэж хүсэж байгаа. Газрын албаныханд амжилт хүсье.